Таруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиоын 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо метротод 12 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 1-ний мегмар гарагийн үдийн хачир нэвтрүүлэг миний түүхээрээ танд хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд хөтлөгч Мөнхбат гэрлээ занаурлагчаар ган болтын ангараг нар арилж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүний нөөцийн хомсдол санаа зовох хэрэггүй хэмжиж үл чадвал удирдах үл чадна гэсэн уриатаагаар Magic Consulting Audit за мөн гэр бүлийн гишүүн бүрт Jameson брэнд хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд 7 хоног болгоны мегмар гарагт үдийн ачиргээд хөгжилтэй постууд нийтэлдэг групп дээр бас миний түүх гээд хүмүүст амьдралынхаа түүхийг хүргэдэг. За энэ түүхүүдийг нэгтгэж ягаад 7 хоногт нэг удаа буюу мегмар гарагт бид хоёр уншиж хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр бол миний түүх болон танд хүрнэ. За эхлэх үү. За эхлэе. За эхнийх нь копи пост байна. Дарихийн овооны хогийн цэг дээрээс дэлхийн топ 100 багтах Австрали улсын University of Sydney-ийн 100% тэтгэлэгт оюутан болсон түүх гинэ. За. Вау, ямар мундаг юм те. Энэ нэлээд хамталтай явсан шүү. 4-5 настай байх үедээ хогийн цэгийг хүүхдийн тоглоомын газар л гэж боддог байлаа. Гэрийн яг хажууханд хогийн цэг байдаг болохоор гэрээс гараад л өдөржин хогийн цэг дээр тоглоно. Үнсэн саарал хогон дунд эвдэрсэн тоглоом, төмөр, шил, лааз гэд жаахан хүүхдийн сонирхлыг татах юу юм унтах вэ? Аав ээж хоёр минь мэдээж мөнгөний боломжтой хүмүүс байгаагүй. Ганц охиноо өсгөрж даруулахгүй гэсэндээ л олдож байгаа ганц нэг ажлыг гололгүй хийдэг байсан гэж боддог. Хэдий манайх мөнгөгүй айлч аав ээж хоёр энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа юм шиг санагддаг байсан. Гэхдээ хин л хогийн цэг дээр хашаач байхгүй тийм орон гэрт амьдраад байхыг хүсгэвдээ. Аав ээж хоёр бие зовоох дургүй байсан болов? Босод хүмүүс шиг эрсдэл хийж бие зовон эд мөнгөтэй амьдрснаас хоёр идэхгүй хоосон онцохгүй байгаа зүйлтэй сэтгэл хангалуун байхыг илүүд үздэг байсан гэж боддог. Харин би бол эсрэгээрээ өсөр том болох тусмаа тэр хоёрыг яагаад энэ амьдралаа өөрчлөхийг хүсдэггүй юм бол яагаад ингэж намайг хүүхэд байхад байсан бидний амьдрал огтхонч өөрчлөгдөлгүй яг л энэ хэвэндээ үдийг хүрсэнд нь тэр хоёрыг буруутгадаг байлаа. Хогийн цэгийн охин гэж үеийн хүүхдүүдтэй шоолуулж халтрах хувцастай явхаас ичдэг байсан даа л тэр бах. Харин намайг цэцэрлэг сургаж чадаагүйч сургуульд оруулсанд нь би баярлдаг. Нэг талаар сургууль байсан үе минь хитрхи хүнд хэцүү байсан нь одоогийн намайг бий болгосон болохоор тэр байх. Анх сургуульд орсон цагаас л багш нар болоод ангийн хүүхдүүдийн ялгуурлан гадуурхалт эхэлсэн. Хитрхи жаахан байсан ч гинт олон хүүхдүүдэд шоолуулж багш нарт заваанаараа дуудуулж эхэлсэн нь миний сэтгэл зүйд их хүн дээр тусч үлдсэн гэж боддог. Одоо бодоход ч өчигдөрхөн мэдлэлтэр мэдрэмжүүд тод санагддаг. 7 дугаар анги хүртлээ нэг ч найзгүй, хүний өөдөөс экслээд харж ярьж чаддаггүй тийм л охин байлаа. 6 дугаар ангид байх үе. Үе ариун цэрийн үзлэг гэж явагдана. Тэр үед цагаан цамцны заах гутлыг нь тайлуулаад оймсыг нь шалгадаг байсан юм. Миний цамцны зах хэртэй оймос ижил буруу цоорчсон байхыг хараад хүүхдүүд ангиар дүүрэн инээлдэж ангийн багш арчаагүй залхуу зэргээр үгийн мухагаар загнан тэр өдрийн хичээлийг дуустал цамцыг минь бариулаад оймостой чигээр нь самбарын өмнө зогсоож байсан нь санаанаас гардгүй юм. Хичээл дарсан даруйд гэрийнхээ зүг нулимсан арчин алхаж явтал гудамжны үзүүрт аав нэг хүнтэй зогсож байх нь харагдсан. Аав дээр очих гэтэл тэр хоёрын яриаг би холоос сонсчихсан. Аав, яг л миний үеийнхээ хүүхдүүдэд дээрлэхүүлэх шиг тэр ахад дээрлэхүүлээд толгой гудаалгаад юу ч хэлж чадахгүй зогсоод л тэр ах явхдаа муухай инээж аавын өмдөнд гутлынхаа шавхаг арчхыг нь хараад аавыгаа тэгэхэд өөрөөсөө ч илүү өрөвдөж билээ. Энэ үеэс л надад ахиж хүнд ч дээрлэхүүлэхгүй мундаг хүн болоод аав ээжигээ хүний дор оруулахгүй гэсэн бодол орж ирсэн байх гэж боддог. Тэр жилээс хичээлдээ анхаарч онц сурыг гэж хичээдэг байсан боловч нэг л санстаар болж өгдөггүй байлаа. 7 дугаар ангийн хавар манай ангид буян заяа гэх охин шинээр шилжиж ирсэн. Тэр охиныг гаднаас нь харуул бас л надтай адилхан тааруухан амьдралтай гэмээр охин байсан болохоор орж ирсэн цагаас нь л ангийнхан шооглож хинч нийлдэггүй байв. Нэг өдөр анги дээр хүүхдүүдийг 5-5-аар нь баг болгоод ханы самбар хийж ирэх даалгавар өгсөн юм. Тэр охин манай багт хуваарлагдаж бид хоёр ханы самбар хийх явцдаа илүү дотн болж найзууд болж эхэлсэн. Харин тэр охин гаднаасаа харагддгаасаа ихөөр багаасаа аав ээжгүй өссөн. Дүүтэйгээ хамт асрамжийн газраар хүмүүцсэн хэрнээ маш ухаалаг, ирээдүйн зорилгоо бүрэн тодорхойлчихсан охин байсан. Би хүүхдүүдэд дээрлэхүүлж аав ээж хоёроо ядуу амьдралтад нь буруутгаж явдаг бол тэр охин аав ээжтэй өмнө нь гомддог байсан ч одоо бол хэдийн энэ бодлоо мартчихсан гэсэн.
Аав ээжгүй өссөндөө бусдад гадуурхдагтаа би анхаарал хандуулахыг хүсдэг. Хэрэв би тэрэнд л анхаарал хандуулад байвал дүүгээ сайн хүн болгож сайхан амьдруулж чадахгүй шүү дээ гэж хэлэхэд нь тэр охины хажууд би өөрийгөө ямар өчүүхэн бодолтой юм бэ гэдгээ мэдэрч анхудаа л хүнийг тэгж их бахархан харж өөрөөсөө айхтар хичиж билээ. Ингээд тэр охиндоо нийлж игэлснээс хойш өдрөөр би одоо байгаа амьдралдаа гутрахаа болж игэлсэн. Одоо байгаа нь ямар ч хамаагүй. Ирээдүйд миний хэн болох нь чухал гэх бодол толгойноос минь салгаа болж хичээлдээ улам бүр хичээсээр 11-р ангиа төгсөхдөө тэр найзынхаа хамт шилдэг сурагч болж төгслөө. Төгсгөд хэдхэн сар дутуу байхад буйна бит хоёр манад хонсон юм. Тэр шөнө бит хоёр сургуулаа төгсөөд юу хийх вэ? Ямар сургуульд орох вэ? Ирээдүйд ямар хүн болох вэ гэдгээ шүнжин ярилцаж хонсон. Тэр шөнө ирээдүйн өөртөөгөө уулзсан юм шиг нүдэнд төсөөлөгдөж харагдаад сэтгэл догтлоод мөрөөцөөр байгаад цурамч хэлгүй хонсноо саяхан болсон юм шиг л тод санаж байна. Буйна надад чи бит хоёр мөнгө байхгүй юм чинь их сургуульд орж баргалж чадахгүй бах. Англи хэлээ сайн сурчвал IELTS гэж шалгалт байдаг юм байлээ. Тэрэнд өндөр оноо авч чадвал гадны их сургуульд тэтгэлэгтэй сурч болдог гэсэн. Хоёулаа их сургуульд орно гэж цаг алдаж байхаар 1 юм уу 2 жил англи хэлээ сайн сураад тэр шалгалтыг нь өгье гэв. Би ч мэдээж IELTS гэж юу байдгийг огт мэдгүй ч тгий гэж шууд л зөвшөөрсөн. Тэтгэлэг авахын тулд хэлний онооноос гадна нийгмийн оролцоог хардаг болохоор дэлхийн зүүн олон улсын байгууллагад орж тэндээ хүнд хэцүү амьдралтай хүүхдүүд, өндөр наснууд туслах сайн дурын ажил хий гэж бас шийдсэн. Ингээд бид хоёр 10 жилд англи хэл гэх олигтой сураагүйч бүгдийг нь шинээр хийж эхэллээ. Хин хинд нь мөнгө авахгүй учраас сургалтанд суух боломж байгаагүй. Өглөө эрт номын санд суугаад өдөр 11-12 цагаас угаагч, бэлтгэгч, худалдагч гэх мэт ажил хийгээд олсон мөнгөнийхөө ихэнхийг нь аав ээждээ өгч, үлдсэнийг нь ном, сурах бичих гэх мэтэд зориулдаг байлаа. Ажлаа тараад хоёулаа буйнагийн амьдардаг нийтийн байранд уулзаж хамтдаа шөнө хүртэл хичээлээ хийдэг байв. Ажлын бус цагаар сайн дурын ажил хийн гээд их завгүй байдаг байсан болохоор бусад октоочийг үеийн банд нартаа уулзаж, шоудаж, наргиц сэнгэж явах ойлголт бид хоёрт огт байгаагүй. Тиймдээ ч Австралид ирэх хүртлээр нэг ч удаа эрэгтэй хүнтэй болцож үзээгүй юм билээ. Энэ хугацаанд бид хоёрын хин хэнийх нь амьдралд хэцүү асуудлууд олон тулгарсан ч хичээлэл хийхээ зогсоохгүй шүү гэж нэгэндээ урам өгнө. Ээж минь намайг 19 настай байхад сүрээ дуусч нэлийн хүндөвдөж гэртээ хэвтрийн байдаг болсон. Аав ээжийг асарч ажил хийх боломжгүй болсон болохоор өдрийн цагаар ажил хийж олсон ихэнх мөнгөө гэр бүлдээ зарцуулж өөртөө хитгэн төгрөг илүүчилдэг байлаа. Яг энэ нэрчээрээ жил сурсны дараа IELTS шалгалтанд 6 сарын дараа орохоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд бүр эрчимтэй бэлдэж шалгалтаа өгсөн чинь би 4.5 оноо, буйна 5.5 оноо авсан. Энэ оноо шалгалт өгөхөд мэдээж хангалтгүй. Ингээд дахиад л мөнгөө цуглуулж 3 сарын дараа гэхэд өвшөнгөө ахиулж шалгалт өгөх зорилго тавиад өдөрт 4-5 цагийг л унтахад зарцуулж бусад цагт нь амс хийхгүй, хийх завгүй, ажил, хичээл, сайн дурын ажил гэж явдаг байв. Шалгалт өгөх өдөрч ирж бид хоёр шалгалтаа өгтөл буйна 6 оноо, харин би 4.5 хിവэрэ. Хариугаа сонсоод хэсэг сэтгэлээр унаж 2 сар гарan дахиж англи хэлээд автаагүй. Энэ хооронд харин буйна зогсохгүй хийсээр л байсан. Найзыгаа тийм ууггүй хийхийг хараад би ч гэсэн дахиад нэг хичээгээд үзье гэж шийдээд дахин шалгалт өгөхөөр бүртгүүлв. Энэ удаа 6 сарын дараа өгөхөөр бүртгүүллээ. За тэгээд л энэ өдрөөс хойш дахиад завгүй өдрүүд эхэлж завл гаруул англи хэлээр хийхийг хичээдэг байсны хариуд буйна 8 оноо, би 7 оноо авч бид хоёр тэтгэлэг авах боломжтой болсон юм. Хариугаа сонсоод хахардлаа баярлсан хоёр маргааш нь хичээл, ажил юу ч хийлгүй нэг өдөр хамтлаа сайн амарч аваад нөгөөдрөөс нь бит хоёрын нөхцөл тохирох тэтгэлэг өгөх боломжтой сургуулиудыг судалж, материалаа хэд хэдэн сургууль руу явуулж, хин хинэнд ихэнх сургуулиас тэнцсэн гэсэн хариугаа харсны дараах тэр мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүй байна. Хариугаа харчаад уйлаад л суугаад байснаа сандаг. Яг энэ баярт үйл явдалтай зэрэгцэж ээжийн бие улам бүр мууцаар намайг Австрали явахаас сарын өмнө ээж минь бурхан болсон. Өөд болохынхоо өмнө ээжийн минь хэлсэн үг санаанаас гардггүй. Бид хоёр шиг ийм хүнээс ийм ундаг охин төрсөнд итгэж чадахгүй байна. Ээж нь одоо тайван явж чадхаар боллоо. Аав чинь энд ганцаараа үлдэх нь аавтайгаа өдөр бүр холбоо барьж аавдаа санаа тавьж байгаарай гэж загсан. Аавынхаа дэрэгдэн байж чадахгүй ч аав минь одоо хин хүнээс илүү охиноороо бахархаж тааралцсан хүн болгондоо л миний тухай ярьж сайрхаж явдаг гэсэн. Ээжигээ жаргаж чадаагүй ч удахгүй сургуулаа төгсөж аав дээрээ очиод аавыгаа энэ насанд нь байгаагүйгээр нь жаргалтай амьдруулна гэж боддог.
Одоо би бакалавра төгсөж магистрт 50% тэтгэлэгтэй сурч байгаа. Үлдсэн төлбөрөө хийхийн тулд хичээлийнхаа хажуугаар ажил хийгээд бүтэн нойртой хонох өдрөө цөөхөн байгаа ч над шиг мөнгөгүйдээ бусдад гадуурхагдаж хүнд хэцүү өдрүүдийг өнгөрөөж яваа олон мянган хүүхдүүдэд жаахан ч гэсэн урам зориг өгөх болов уу гэд өөрийнхөө түүхийг хуваалцлаа. Чиний одоо хэн байгаа чинь хинт чамаагүй. Чиний ирээдүйд хэн болох ч нь л чухал шүү. Сурахын төлөө зовж өнгөрүүлсэн өдөр болгон ч ирээдүйд чамааг шагнана. Хүн хичээвэл боломжгүй зүйл байхгүй гэдэг үнэхээр үнэн. Тийм болохоор хүнд хэцүү амьдралыг туулж аваадаа гутраад суувал юу ч өөрчлөгдөхгүй. Харин өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрийгөө ялан дэлж, өөртөөгөө тэмцдэг байгаарай. Зорилгоо нүдэн тарагдах газраа бичээд үргэлж түүнийхээ төлөө тууштай хичээвэл хүн бүрт боломж бий. Зорьсон зүйлээ их биш, бага биш, өдөр бүр тогтмол хийдэг байгаарай. Хамгийн чухал нь зогсож болохгүй. Хүндэтгсэн Австрали улсын University of Sydney-гийн 100% тэтгэлэгт оюутан Нандин Заяа. Ямар мундаг юм бэ тий? Супер юм. Супер. Өста супер юм. Бүр тэр доороос тэгээд гараад ирдэг бол амар. За хамтраалагчид танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 24 минут бас нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсвэратаар Jameson брэнд хамтран ажиллаж байна. За Монгол MMBX концерн 1922 онд Канада улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Jameson компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 20 оноос эхлээд монголчуудад хүргэж байгаа юм байна. За энэ дотор бол өндөр тунтай омега 3 байна. За олон төрлийн витамин, пробиотик, магн, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, за үе мөчний глюкозамин, мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхны буюу үс, арьс, хумсны витамин зэрэг олон төрлийн ийм бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд санал болгож байгаа юм байна. За би нэг эдний коллегийн ууж байгаа шүү дээ тий. Тэгээд нэвтрүүлэг дээр үзүүлсэн над руу ингээд хувь хүмүүс чатаар энэ чиний ууж байгаа коллегийн мөн үгүй бүр тис ингээд солонгос ханстай юм үзүүлээд явуулаад тэгэхээр манайхаа орж ирээд энэ баанараа хараараа тэгээд Jameson ч өөрөө Канад брэнд шүү дээ. Тэгээд Канадад 1922 онд үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй юм ногоон одоо эмблемтэй гэх юм уу да тий ногоон эмблемтэй те Jameson гэд цагаанаар бичсэн байгаа. За тэгээд эднийх одоо болохоор өндөр тунтай омега 3 эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан витамин, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, 4 төрлийн пробиотик, 2 төрлийн мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхан буюу үс, арьс, хумсны витамин зэрэг гэр бүлийн одоо гишүүн бүрт хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүн нэг оруулж ирж байгаа. За тэгээд Jameson бүтээгдэхүүн бүрт доорх одоо үгийг онцлсан байдаг. Үгүй шүү заяа. За энэ нь болохоор хиймэл өнгө оруулагч үгүй, хиймэл амт оруулагч үгүй, амтанд туршилт хийгээгүй. За үгүй гэж үчигтэй одоо нөгөө нэг түүхийд ханган нийлүүлэгчдээс авсан гэрчлэгэн дээр нь бүр үндэслэдэг гинэ. Бүх түүхийд нийлүүлэгчээс одоо хашил үүсгэгчийн мэдээллийг цуглуулад шаардлага хангаж байгаа хэсгийн тогтоохын тулд ингээд бүр зохицуултын баг гаргаа шалгадаг. Тэгээд тэр нөгөө нэг үгүй гэж үчиг тохиолдолд бүтээгдэхүүнд цавлаг агуулгаагүй эсхийг баталгаажуулахын тулд нэмэлт туршилтыг бас хийж дуусгадаг гинэ. Ийм мундаг хариуцлагатай компани байгаа нэртэй тийм ээ. За тэгээд та ингээд нөгөө өөртөө тааруулаад авч болно. Ер нь бол бид нар ялангуяа энэ омега 3-ыг их уух хэрэгтэй гэж зөвлөдөг юм байна лээ. Бөөр биднийг хүүхэд байх цэцэрлэгт байхад загсны тосгоод нэг заваа юм өгдөг гэсэн. Тэр уул нь айгүй сайн. Бид нар чи ер нь бол загснаас л омега 3 айгүй сайн авдаг гэсэн чинь чацарган тэгээд ер нь бол загсанд л айгүйх байд юм байна. Тэгээд загсны тосыг бас нөгөө уулгадаг байсан шүү дээ. Уулгаас гадна хүүхдийнхаа бие төрхтэй амар тэр үнэртэй сонио үнэртэй. Тэгээд тэгсэн чинь гэхдээ тэр үнэхээр сайн байсан юм байна. Одоо бол тийм муухай үнэр байхгүй. Маш гоё амттайгаар омега 3-ыг бүр өндөр тунтай омега 3-ыг эднийхээс авч болно. За бүх хэмээн сонгуудаар борлуулагдж байгаа хүргэлтээр ахвалта City Farm-ыг имэн гэд ороорой. Тэгээд 1819-23 болон 95-8 1923 гэдэг утсууд руу холбогдоод яг аль бие усных нь эмч төлөөлөх шалтгаан холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тэгээд Jameson Vitamins Mongolia гэж латинаар бичээд сошиал хаягаар нь орох боломжтойгаа ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсвэратаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За нэрээ нууцлсан сонсогч. Саяхан гэр бүлийн хүнтэйгээ маргаан хийлээ. Айхтар маргадгүйч бүр нэг дийлмээр санагдаад салъя гээд ламан дээр гарцуу. Маргааш нь уг нь арай нааштай бай гэж бодсон чинь эмэгтэй хүний зангаараа уучлаарай гэж байгаад салъя гээд хэлсэн. Энэ яриг сонссон том хүүхэд минь та хоёр салж байгаа бол би аавтайгаа гинэ. Баг мэдээж би ээжтэйгээ гэдэл. Нэг өдөр 1-2 өдөр өнгөрсөн том их пэдгэр байна. Та хоёр яваач нүүгээч гэдэл. Баг маань ээж хизээ нүүх юм би хоёулаа явъя л гэж. Хизэн бэ яасан. Баг
Би ээжтэйгээ шинэ байр аваад минималист амьдрнаа л гэж байна. Тэгсэн тэр том нь бас юу юм? Тэгсэн тэр том нь бас юу юм? Гэхэд баг мэдэхгүй ээж л тэгж яриад байдгийг ингээд инээд хүргээд авлаа. Би тэгэхээр наавд нь хэлсэн. Ийм балчирхан мөртлөө ээжийнхээ хүслийг биелүүлээд өгчихье гэж бодож санаж явхад чи ийм том залуу байж намайг ойлгохгүй юм да гэдэл гомдоод л хэлсэн. Одоо бид хоёр хуучин шиг л инээж ханаагаад л эвлэрч гисэн. Тэгсэн энэ байдал манай томд таалагдахгүй байна. Та хоёр нүүн гисэн яасан яагаад явахгүй гэж байна. Аавда бас хоёлаа гэр цэвэрлдэг, хоол хийдэг, уурал загнадаг, даалгавар хийгээд өгдөг хүн авчихнаа гэдэл шивэнж бай шүү. Би тэгэхээр би чинь нэг гэр бүл шүү дээ. Чи дүүтэйгээ хаяа тоглож байгаад муудал цаадал дараа нь эвлэрээд л тоглож л байдаг үстэй. Заримдаа ээж аав нь үл ойлголцох зүйл гарна. Ээж нь ч бас төгс биш алдаа гаргана. Зарим зүйл дээр ууралж байдагт ээжигээ уучлаарай гэд хэлсэн. Та тэгвэл уурлахаа болиорой гэж ирээд их бэдгэр байна. Тэгэхээр та хоёр тэгвэл ээжтэй тусалж байгаараа ээж нь хаяа ядардаг бас өвддөг гэсэн заа гэдэл ээжигээ ойлгох шиг болсон доо. Эмэгтэй хүн чинь хатуу үгтэй ч үнэн голоосоо биш шүү. Зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Жаахан юмд л баярлаад явчихдаг. Жижигхэн амттан ганц ширхэг сарнааж байсан. Заавал баяр гэхгүй энгийн өдрөөр хаяа нэг аваад ороод ирэхтэл гэр чинь халуун дулаан хайраар бялхна. Маргаан жижиг байсан ч ярилцаж залруулж ойлголцож яваарай. Амьдрал заавартайгаа ирэхгүй учраас алдаа оноогоо хамтдаа л давна. Бяцхан үрсийнхээ өмнө өргсөн тангараг гэж бод. Залуу гэр бүлүүдтэй эвтэй сайхан газ жаргалаар дүүрэн байж эх орондоо эрдэнэ улсан иргэн бүтээгээрэй гэж чин сэтгэлээсээ хүсье. Манай гэр бүл бас хичээж байгаа уншсанд баярлалаа. За дараагийнх нь бас нэрээ нуцалсан сонсогч байна. Сайн байна уу? Яаж загтал илгээж уншуулдаг юм болоо гэд бодож хайж харж байгаад энд бичгээр шийдлээ. Би яг одоо сэтгэл готрлоос гарах гэж оролдож өөртөөгөө тэмцэлдэж байгаа жирийн л нэгэн ээж байна. Хоёр сайхан хүүтэй, аав ээж минь дэргэд дутагдах хажигдах зүйлгүй сайхан амьдарч байгаач сүүлийн 3 сар яг л хар дарсан зүүч шиг хар бараан л өдрүүд өнгөрч өөрийгөө сэтгэл утралд орсноо ойлгосон. Өдөржин унтаж, хүнтэй ч уулзмааргүй санагдаж, өрөөнийхөө хөшгийг хаагаад л нарч тусгах хүсэлгүй. Хаяа өхмөр санагдавч бүлтгэр хоёр үрээ бодоод чадахгүй юм аа. Сүүлдээ би ч их өвдөх боллоо. Сэтгэл санаагаа дээрдүүлж өөрийгөө завгүй байлгавал бүх зүйл сайхан болно доо. Сэргээд л ирнэ гэж бодох юм. Даанч юу ч хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Би ч уг нь 3 сар битгээл 3 хоног гэртээ амарчвал уйдаад галзуурч гээд юу ч хамаагүй олж зохиож хийдэг зүгээр сууж чаддгүй юм байгаа. Гэтэл энэ миний мэдрэмж ээж ааваас бас одоо арилж байгаа энэ ажлаасаа их дарамт шахалт стресс бүхий л хэцүү зүйлсийг мэдэрч энэ нь сүүлдээ травма болж байх шиг байна. Би ээж аавтайгаа ажилддаг юм л да. Миний ээж аав үнэхээр хөдөлмөрч өгөөмөр сайн сайхан хүмүүс би. Хажууд нь хамт ажиллахад сурах зүйлч их. Даанч хар багаасаа хэрүүлтэй өссөн. Хэрүүл сонсохоор л зүрх өвдөж, хэр удаан үргэлжлэх бол гэсэн бодолд автаж унтаж чадахгүй. Тэглээгээд аав ээж минь шүү дээ. Ажлаасаа л болж маргалдаж байна гэж бодовч ээж маань үнэхээр хүн төвчхийн аргагүй их үглэн гэрээр дүүрэн хэрүүлийн төгсгөлд би л буруутай хүн болж дуустдаг. Элдвээр л хэлж доромжуулж сэтгэл зүрх авах юмгүй болж гомдох, уйлах, өөртөө буруу тохох бүгд зэрэгцэж ээжийг үзен ядаж эхэлнэ. Тэгээд л ээж минь шүү дээ гэд бодно. Би л болохгүй байна. Би төрөөгүй байсан бол надаас өөр хүүхэд байсан бол гэдэл гутрана. Баг байхад ээж хэлж байсан л да. Намайг эзэнд нь байгаа төрүүлэхгүй оролдлого хийж байсан гэж. Одоо бодохноо тэр цагаас эхлээд л би ээжэд ингэлээ их гомцсон болов уу? Дотор минь юу байгааг одоо ч хэлж мэдэхгүй юм. Хамгийн муухай хэлсэн үг нь чамайг ярихаар би стресстэд байдаг. Чамайг байхаар би аз жаргалгүй байна гэж хэлсэн үгс. Өдөр бүр л хэрүүл мархан. Баг байхад аавтаа муудалцаад аавыг гэрээсээ хөөн. Тэр бүрт нь би хамт хөөгддөг байсан. Яагаад гэвэл аавтайгаа адилхан гэд. Олон ч удаа хөөгдөж байсан да. Дэндүү их гологддог доо ээжтэй. Анх хамт арилж эхлэхдээ дэндүү их хүсэл мөрөөдөлтэй, өвнөө тавьсан зоригтой, хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хийх гэж оролцсон болгон минь ээжэд таалагдахгүй. Шин санаачлага бүрийг минь болиулна. Ингэж явсаар сүүлдээ би гэдэг хүн ямар ч юм хийх хүсэлгүй, нөгөө хүсэл тэмүүлэл дүүрэн галц огтоо нүдмийн ч унтарч ээж юу хийг нь тэрийг л хийдэг хүн болж өөрчлөгдөв. Энэ байдал ч бас ээжэд таалагдахгүй. Өөр ажил олж хийгээд ч боломжгүй. Нэг тийм шалтгаан байгаа юм. Бичвэл их урт. Одоо надад ямар ч мөрөөдөл зориг байхгүй. Зориггүй, мөрөөдөлгүй хүнийг үгснээс өөрсөхгүй гэдэг юм бэлээ. Би одоо дотроо өгчгсөн байгаах. Зүгээр л нэг хийхийг хүсэхгүй зүйлсээ өдөр бүр хүчээр хийж хамт олонч байхгүй, ярилцах найзч байхгүй байгаагаас хүүхдүүд минь л байна да. Хүүхдүүдийнхээ төлөө л энийг хэрүүл, энийг гологдсон мэдрэмжээ дарж тэсэж байна. Нэг л өдөр би далавчаад илгээд хүссэн ажлаа хийгээд хүүхдүүдтэйгээ тусдаа өөрийн гэсэн гэртээ эрх чөлөөт амьдралаар амьдрах болов. Зарим хүмүүс жаргалдаа ташуурлаа л гэнэ бах. Гэхдээ хүний сэтгэл гэж агуу зүйл юм бэлээ.
Миний сэтгэл готролд орж хэдэн сар уйлж, унтахгүй, нойр хүрэхгүй байгаа минь мэдсэн ч босоод юм хийгээчтэй залхуу хүн өөдлөхгүй, чи угаасаа сайхан амьдрахгүй, чи бүтэхгүй, чиний ирээдүй угаасаа бүрхэг гэж дандаа хэлдэг. Ээжийн хувьд сэтгэл өвдөх, сэтгэлээр унах, сэтгэл готрол гэдэг зүйл юу ч биш санагддаг. Үг гэж бүхнээс хүчтэй юм бэлээ. Хин нэгний утсан хүүхэлдээ шиг амьдарч байгаа мэт санагдвал эртхэн өөрийн хүссэн амьдралаар эрх чөлөөтөө шувуу шиг дүүлнээс ч амьдраарай. Битгий наад шиг сэтгэлийн ангалд хоригдож өөрийгөө битгий алдаарай. Хоёр хүүгийнхээ төлөө энэ байдлаасаа гарч чин сэтгэлээсээ инээдэг, нүдэндээ галтай, ажилдаа хайртай, цовоо сэргэлэн охин эргээд ирэх байх гэж үргэлж итгэдэг. За копи пост байна. Эмнэлэгт нялхуурын асарж байгаа ээжүүд хамгийн мундаг нь гэж би боддог. Ээжүүдэд урам зориг өгмөр санагдаад бичлээ. Анх төрөхдөө л бүтэлтэй төрөөд 6 хоног эмчилгээтэй байж байгаад эмнэлгээс гарлаа. Гэтэл хүүмэн 22 хоногтой 1 сар ч хүрээгүй байхад бид хоёр дахиад л эмнэлэгт ивчлээ. Их нялхаст. Баруун гар хөлн дээрээ хавдчихсан. Тэгээд юу гэдг нь мэддэхгүй. Би уйлаад л. Тэгээд эмнэлэгт хэвтээ шинжилгээ өглөө. Муу гарваа. Би дахиад л уйлна. Нөхөр, ээж, ихч, аав гэд бүгд аргатна. Тэгээд гар хөлөндөө идэ төрөвсөл буглаа гэд зүснэ гэлээ. Би дахиад л уйлна. Тэгээд хагалгаанд оруулна гэлээ. Дахиад л уйлна. Гэтэл уйлж хагалгаанд орох өдрөө хагалгааны өрөөнд оруулчихад л би гэдэг хүн уйлхаа болчихоо. Гинтл аз жаргалтай болоод гинтл бүх зүйл сайхан мэт санагдаад л ирвэ. Энийг би хүүийн холбоо байсан гэж боддог. Тэгээд л миний хүү хагалгаанаас гарч хөл гаран дээрээ жижиг зүсүүлсэн сорвтой болсон. Өдөр бүр шүн бүр хүүгээ тэрвэрч коридорт л унждаг байлаа. Гар өвдөхийг ч мартчихсан. Ингээд бид хоёр эмнэлэгт 21 хоног хэвтэж, уйлж, шаналж хэцүү бэрх болгоныг арай гэж даван их хүү хоёр бие биедээ улам их тассаар эдгэрч гарсан да. Өдөр бүрэл цонхоор харан гарах хүслэн болдог байж лээ. Ядж байхад хавар болж дулаараад л нэмгэн нойтон хувцсандаа ороод л. Тэгээд сар болгон гар хөлнийхөө зургийг ахуулна. Идэ байхгүй, эв ирүүл гэж хэлэх үед хамгийн их аз жаргалтайгаар инээд тодордог байсан юм да. Хүүхэд өвдөх хамгийн хэцүү юм билээ. Эцэг эхчүүд хүүхэд нь уйлаад, аашлаад унтуулахгүй хэцүү гэдэл байдаг. Тэр үл юу ч биш шүү. Хүүхэд уйлсан ч, аашлсан ч эрүүлэл байвал болоо. Хүүхэд л эрүүл бол бүх зүйл сайхан байд юм билээ. Хүүхэд нь өвдсөнгээд над шиг 1 сар эсвэл бүр 2-3 сар ч хэвдэж байгаа ээжүүд бүгд нэгэн дугаар бурхан ийм хөөрхөн бэлэг илгээчихэд ядч 1 нас хүртэл нь өвдөхгүй байлгаж болдгүй бах та гэдэг. Эсвэл өмнөөс нь ээж нь эм тарай хийлгээд болдог бол гоёо гэлцдэг. Их нялхаст хэвдэж байгаа ээжүүд үнэхээр хэцүү бэрхийг цор ганцаараа даван гарсан мундаг ээжүүд байдаг. Тэнд ээж хүүхэд хоёр дээр хүн оруулахгүй. Ээж хүн халуун хүйтэн хоол идэх битгий хэл нойлж орохдоо яард сандран байдаг. Эргэлтэйч тайван авч чаддгүй юм шүү дээ. Би нөгөө нэг төрсний дараа эмнэлгээс гараад нэг 3 хон хонжсэн чинь гинт бүр амар халуураад бүр ингээд дагчтал чичрээ тэгээд 2 давхар хүнжил нөмрөөд чи нэмэр байхгүй. Тэгэл дөргөн дуудсан чинь нөгөө нэг саунд юм үлдсэн байна гэд. Тэгээ нөгөө төрөөд 3 хоногт болгоор угаасаа хүүхдээ аваад явж байгаа штэ тий. Тэгэл эмчилгээ хийлгээл тэгээд тэр чинь нөгөө нэг одоо савны амсар нээж дахиад ингээд цэвэрлэгээ хийх юм бол нөгөө өксөх замын халд руу орно гэд тэгэл баахан ингээд шимэгдүүлэх юм антибиотик ингээд бөмбөгддөг юм билээ л дээ. Тэгээ байжсэн чинь 100 байсан. Тэгсэн чинь яг ингээд нөгөө 1 давхар байсан чинь цон онгороо тэгээ нөгөө маа дарахны төрх хүүхдийнхаа эмнэлэгтэд хүүхдийн диспансертаа ингээд залгаа авахгүй юу. Тэгэл байжсэн чинь одоо үүрээр гэх юм уу да цон хонгороход л унчаас нэг хүүхээс та орилоо л үгүй миний охин ингээл тэгсэн чинь би бүр ингээд заяа яг ингээд нөгөө нэг яг юу болоод байгааг ингээд нөгөө нойрнуудаа мэдгүй байгаа ч гэсэн нэг тент нэг ээж хүүхдээ алдаад байгааг мэдээд байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд нэг ингээд сэрсэн чинь бүр хүүхдээ ингээд тас твэрсэн. Гэтэ яг тийм мэдрэмжийг нөгөө эмнэлэг дотор байхдаа авахаар айгүй амар юм байлээ. Ер нь бол амар. Тэгэл юу яагаад нэг хүүхдээ алдсан тэнгүүд ингээд нөгөө хүүхний сүүн ингээд асгараал тий. Тэгээд тэр дараа нь ингээд нөгөө тасагт байгаа тэнгүүтээ ингээд хүүхэнд нь сүү ороогүй ээж нар ингээд нөгөө хүүхийг хөхүүлээл. Йоо өст амар юм билээ бурхан минь. Өстой нэр амар юм билээ. Ер нь бол эвгүй. За Улаанбаатар хотод 12 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хүний нөөцийн хомсдол санаа зовох хэрэггүй, хэмжиж үл чадвал удирдах үл чадна гэсэн сураатаагаар за Magic Choice гэдгээр нь манайхаа илүү сайн мэддэг Magic Consulting аудит хамтран ажиллаж байна. За компаниудын хамгийн хүндрэлтэй асуудал бол хүний нөөцийн хомсдол болсон. Энийг ер нь одоохондоо бид нэр анзаарахгүй байна. Жаахан анзаарж байгаа бол ер нь бол яг удахгүй тэгж хэлээ бүр ингээд ажилтан авъя гэд гуйж штэ гэдэг болно гинэ ер нь.
Тэгээд компаниудад бол санхүүгийн ажилтнууд эрэлт хэрэгцээ их болсон. Тэгэхээр байгууллага үрт цалин бодох, санхүү татвар, нийгмийн даатгал гэдэг ингээд төрөл бүрийн тайлан мэдээ гаргах шаардлага үүсэж байгаа бол та энэ компанид хандаарай. Таны энэ асуудлыг шийднэ. За, аутсорсингийн үйлчилгээ гэж хэлдэг. Одоо гаднаас ажилтан бүтэн ажиллуулахгүй зүгээр л үйлчилгээг нь худалдаад авчдаг гэсэн үг. Тэгэхээр та нягтлан бодогчгүй бол эднийхээс нягтлан бодогч аутсорсингаар авч болно. За, зөвхөн танаа байгууллагыг хариуцсан нягтлан бодогчийг томилж ажилуулна. За, сар бүр, улирал бүр, жилийн эцсийн санхүү татврын тайлангаа цаг тухайд нь алдаагүй гарах боломжтой. Гаргасан тайландаа алдаа гарвал энэ газараас хариуцлага өөртөө хүлээнэ. За, нягтлан солигдсон ч ажлын тасралт одоо үүсэхгүйгээр ингээд танаа ахыг хариуцдаг гэсэн нягтлан ажилласаа гарсан ч нөгөө хийжсэн ажлыг нь дараагийн нягтлан аваад үргэлжлүүлэл явчихна. Тэгэхгүй бол нэг ажилтан гаргаад мэддэг хамаг юм аваа гарчдаг. Дараагийн хүн нь би мэдэхгүйгээс сууж идэг. Тэгэхээр энэ компани бол тэхгүй юм байна. Гэтэ ер нь бол байгууллагын нэгтлэн гэдэг бол цагаарлын дараа 2 дахь гарын үсэг зурдаг бүх одоо ажилчдын цалин бодгоос өсвөлээд ер нь тэр байгууллагын санхүүтэй холбоотой нэлээд том албан тушаа штэ. За тэгээ магадгүй бас ингээд танах шинэхэн төгссөн төгсөгчийг бас авцсан байдаг. За нөхөр жаахан дадлаг туршлагагүй бол тий танах одоо нэгтлэн бодогчоо сургах шаардлага үүссэн бол эднийхээс сургалт явуулдаг. Тэгэхээр танах нягтлангаа эдний сургалтын төвдөнд сургаад уур чадварыг нь ахиулах, за дээрэс нь яруу нягтлангийн ажлын бүртгэл тайлан гэм эмх зэгстэйгээр гаргах чадвартай мэрэгжилтэн болгож хөгжүүлэх нэ. За дээрэс нь танах одоо санхүүгийнхаа үйл ажиллагаанд тийм ээ хяналт тавих шаардлагатай гэж үзчихвэл томоохон корпорациуд бол одоо маш олон хилцтэй байгаа штэ тий маркетингийн хилцс, санхүүгийн хилцс гэдэг юм уу. За ингээд хилцс бусад одоо охин компани руугаа одоо ер нь л нэг биш боллоо гэхлээр нэг унгаас аудит оруулдаг штэ тий. Тэгэхээр аудит баталгаажуулах үйлчлэгийг бас эднээс санал болгож байгаа. Тэгэхээр за аудит баталгаажуулах үйлчлэгээр санхүүгийн тайлангаа хянуулах боломжтой. За санхүү татврын шалгалтаас үүсэж болох эрсдлээс урьсан сэргийлэх зөвлөмж шийдлийг бас гаргаж өгнө. За ингээд тайлангийн алдаа засагдсанаар яасан байх нь торгуул акт тавьдах эрсдлийг бууруулж байгаа штэ тийм ээ. Тэгээ эднийх юу гэдэг юм бэ? Жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан санхүүгийн ийм програмтай юм байна өөртөө зохиосон. Тэгээ энэ програм бол одоо ч гэсэн ингээд 2000 гаруй газрууд хэрэгэлдэг ийм лаг програм байт юм байна. Тэгээ бие дааж боловсруулсан ийм санхүүгийн програм. Энэ програмыг ч гэсэн та авч болно. За манайх ч гэсэндээ ер нь бол аутсорсинг хэлбэрээр ийм аудитын компанитай хамтарч ажилладаг штэ. Энэ айгүй амар хэлбэр те ер нь янчж badсан. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7288 7288 гэдэг утаснаас аваарай. 7288 7288. За тэгээд Magic Group Цэгмэн гэдэг сошиал хаягруунаас орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүний нөөцийн хомсдол санаа зовох хэрэггүй, хэмжиж үйл чадвал удирдах үйл чадна гэсэн уриатаагаар Magic Consulting Audit хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэлээр хэм сонсогч танд хүрч байгаа. Нэрээ нууцлсан сонсогч. За өдөө ачрын сонсогчд нарт энэ өдрийн мэндийг хүргье. Энэ улсаас хурдхан шиг явах юмсан гэсэн хүслээр энэ загтлаа эхлүүлье. Би их сургуулаа төгсөөд Монголдо топ гэж хэлэгддэг компанид ажилладаг. Найз залуу мөн өөр компанид ажил эрхэлдэг байлаа. Бид хоёр ярилцаад байр машины мөнгө хийчээл ирээ. Хараа 20 жил зээлтүүлж байхаар 5 жил зовоод хүрээд ирээгээд бусдын ладал гадагшаа гарлаа. Би сурахаар нөхөр маань ажилтан ангиар Япон улсыг зорлоо. Эхний 2 жил сургууль соёл гээл төгслөө. Дараагийн жилээс визний асуудалтай 1 жил боллоо. Сунгуулж чадахгүй азар корона гараад визийг маань онгоц нэсгүй байгаа гэсэн шалтгаанаар сунгаж өгöd байсан юм. Тэгэхэд ашгүй дээр хугацаанд визтэй болж нөхрөөч өөрийн визэн дээрээ авлаа. Одоо л яг ажлыг алаад өгье гэд байж байтал маамаатай олчихсноо мэдээд бид хоёр анхны хүүхэд болохоор мэдээж төрүүлсэн. Хөөхөн ч хүүхэдтэй болсон баяр хөөртэй өдрүүд ч өнгөрч дахиад нөгөө визний асуудал хаалт огшоод ороод ирлээ. Хүүхэдтэй болчихсон надад ажил олдох жаахан хүнд байлаа. Визний хугацаа их байх үед их тодгор байлаа. Заавал борлуулалтын ажил хийн, өөр ажил хийхгүй гээл 3-4 газраас ярилцлага хийгээл тэнцэнгүү гэсэн хариу авлаа. Японд ажилд орохын тулд хэд хэдэн шат дамжлага ярилцлага хийж ажилд авдаг. Тэр нь хугацаа их зарцуулагдана. Визний хугацааж тулаад ирлээ. Хуучин арилж байсан газрынхаа захиралдаа хэллээ. Ажилд аваач энтер гээл үгүй л гэж байна. За яг визтэй болж байвал юу ч яах вэ гэд цэвэрлэгээний ажилд гардаг эгч рүүгээ ярьлаа. Шууд үгүй гэчихсэн бас боломжгүй гэд хэлж байна. Тэгээд 60 Жапонд ах гэж байгаа юм бахтаа. Монголчуудын ажлын зар хараал явж байтал сүлжээ ресторанд үндсэн ажилд авна гэсэн зарын дагуу чат өчлээ. Монгол залуу ажилладаг газар нь ажилдаа авах гэж байгаа байна
би ч ажилд орчих гээл цалин ажлын цаг амралт энтрээ асуугаад ярьлаа. Юу хэрэгтэй гэд асуусан чинь анкет дипломныхоо дүнгийн зургийг явуулчих гинэ. Ер нь бол мэрэгчлэрээ биш бол заавал дипломоо харуул гэдэггүй. Хүнээр дамжуулж ажилд орвол диплом бүрч хэрэггүй. Гол нь виз мэдүүлэхэд л чухал бичиг баримтны нэг юм. Би гайхаад яагаад гэд асуусан чинь тийм байх шаардлагатай юм а гэд бит хоёр яриа өндөрлөв. Юм хийгээд байж байх зур диплом гэсний ботхоор бүр уур гомдол хоёр хүрээд болтгоо. Өмнө оюутан байхдаа Япон рестораны газар арилж байсан. Тэнд байсан хүмүүс бараг бүгд ахлах сургуулаа төгсөөд насаараа шахуу тэнд ажилласан тийм хүмүүс эсвэл коллеж төгссөн хүмүүс гэхдээ хаа очиж тэр ажлын газрынхан маань гадаад хүн гэж бөөлөхөд байдгүй сайхан артай хүмүүс байсан. Тийм байхад гадаад хөгжил буруу орны хүн гээд дипломын дүнгийн хүртэл харна гинэ. Арайчтай. Би галтгооны туслах ажилтан хийх гэж 4 жил их сургуульд суржээ. Тэрний оронд ихтэй сургууль төгссөн үнэн эсхийг нь шалгана гэж дипломны зураг харсан бол яах вэ гэсэн гээд боддгоо хүний нутагт гаргаж үзээгүй нулимсаа өнөөдөр гаргаж зөндөө уйлцсан. Ингээд явж байгаадаа өөртөө хүртэл гомдох юм. Энэ бүгдийг зүгээр хаяад их орондоо очих гэхээр үеийнхэн бүгд хөлөө олчихсан. Гэтэл би тгээс эхлэн гэхээс айж байна. Явсан нохоо яс 100 гэдэг Монголын зүрэг байдаг да. Явсан болгон яс 100 юм шүү залуучуудаа. Харин их орондоо үлдсэн найзуудаагаа харахаар зээлтэй ч гэсэн өөрийн гэсэн орох оронтой, унах унаатай, эрхэлсэн ажил төрөл нэг биш 3-4 хүүхэдтэй амьдарсан шиг амьдарч байгаа шүү та нар минь. Токио хот 2025 оны 3 дугаар сарын 30 гэсэн байна. За, копи зурагтай пост юм байна. Өнөөдөр хүүг авахаар автобусанд суутал жолоот залууг хараад шоконд орлоо. Бас баярлах шиг боллоо. Учир нь жолоот залуу маш цэвэрхэн хувцалсан, цагаан цамт зангиатай байлаа. Анх Солонгост очиод автобусанд суухад яг л ийм хүмүүс автобус жолоодож орж ирсэн хүн болгонтой толгой төхөн мэдчилж байсан санаанд орлоо. Мэдээж анх удаа тийм соёл харж байгаа надад их сонин бас гой санагдчих. Заах уу би соёлтой байх хэрэгтэй юм байна гэх бодол төрж байсан. За тэр яах вэ? Заавал бүгд хослол цагаан цамц өмсөх албагүйч юмс өөр болж байгаа юм шиг мэдрэмж төрөв. Автобусанд орж ирсэн хүн болгон жолоод залууг хараад инээмсэглэж байсан. Би ч тэсэлгүй ямар гоё харагдаж байна гэд хэлээд амжсан. Бид уг нь харилцаа хандлага дээр жоохон анхааруул гоё л болох гээд байна да. Ман чин хичээнэ та бас хичээгээрэй. Жич зургийг зөвшөөрөлтөй авсан. Тэг 386 УБЧ улсын дугаартай Улаанхааран Тэз 3 чиглэлд хүн тээвэр хийдэг залуу чамд ажлын амжилт хүсье. Ажлаа жаргаж хийж байгаа соёлтой залуу шүү чи. За хоёул нэг өнгөрсөн 7 оны үдээ авчраар ярьсан нэмээ үнэхээр гоё харагдаж байна. Одоо ч гэсэн зургийг өгсөн байна. Үнэхээр гоё харагдаж байсан шүү. За нэрээ нутсан сонсогч. Сайн байна уу? Байнгын сонсогч байна. Би худалдаа үйлчилгээний байгууллагад ажилладаг юм аа. Нэг их хүндрүүлэхгүйгээр урайлаг гэмээр нэг босын явдлаа бичиж гэж бодлоо. Хүн бүр хин нэгний нандин хүн юм шүү гэд энэ түүхээ эхлүүлээ. Оюутан байхдаа зуны амралтаар нэг дөрөв төвцний газар худлааны зөвлөхөөр ажиллаж байлаа. Тэнд ажиллаж байсан ихэнх худлааны зөвлөх нь 10 жилийн сурагчд байсан. Яагаад ч насан туршийн хүүхдүүд ажилд авсан юм мэдгүй. Заахал сэдвэрэг орё. Заавал өмсөж үзэж байж эсвэл заавал барьж үзэж байж өөр тохирох үгүйг мэдэж авдаг онцлогтой бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Түүнийхээ дараа худалдаа авах шийдвэрээ гаргадаг гэсэн. Сурагчийн дөрөв төвц яг л тийм онцлогтой бараа юм л да. Бас нэг зүйл нь манай эцэг эхчүүд дөрөв төвц авч өгөөд 3 жил өмсүүлэх зорилготой байдаг нь бас хэцүүхэн санагдаж байсан. Дөрөв төвцийг хүүхэд хичээлийн жилийнхээ 5-аас 7 гэх юм уу? Юу гэх юм бэ? Тийм байна. 5-аас 5.7 юу гэх юм бэ? Хичээл жилийнхэн 5-аас 7 хугацаанд өмсөн шүү дээ гинөө. За 7 хуваангууд 5-д нь өмснө гэдэг юм уу? За. 7 хоногийн 5 өдөр гэж байгаа юм байна. За. 7 хоногийн 5 өдөрт нь өмсөн шүү дээ. Элэгдэж урагдана хүүхэд өснө. За тэр ч яах вэ? Хүүхдүүд янз бүрийн биеийн харьцаатай. Хичээл орогдоход манай худлааны зөвлөх охтууд нилээн мэрэгсэн байлаа. Гаднаас нь хараад л иймэрхүү арьсмаар таарна гэд гаргаад өгдөг. Их мундаг л болсон байсан. Тэр хүртэл бас л олон хүний хараал эзэндээ худлааны зөвлөх охтуудын нэг маань нэг өвөөг ахлах ангийн үтэйгээ ороод ирэхдээ л 4 хувцас өмсөж үзээд авахыг зөвлөсөн. Гэтэл өвөө 15-16 настай манай худлааны зөвлөх охиныг чимүү гаж донтой муу жи миний хүүг шалдан байхыг харах гэлээ гэх мэтчлэн аимшигтай муухайгаар хэлж эхэлсэн. Тэр охины нүдэнд дүлмэс зэлгэнтэл илдвэр хэлж байж билээ. Яаж хүний эрхэм нандин охин хүүхдийг өөртөө туслах гэсний төлөө тийм амар хэлж чаддаг байна. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр өөрчлөлөгч та өөрөө ямар нэгэн бараа авах гэж байгаа бол тухайн барааныхаа талаар мэдээлэлтэй болох бүр цоошин бараа бол худлааны зөвлөхийн зөвлөсний дагуу худалдаа авалтаа хийх. Ядчил хүүхдийн хувцсыг өмсүүлж байж тааруулж авахгүй бол буцаах энэ гээд 2 ажил болно гэдгээч ухаарчих хэрэгтэй. Бас тэр барааг тайлбарлаад зөвлөө зогсож байгаа хүмүүс чинь өөртөө доромжлуулах гэж төрөөгүй шүү. Хатуу үг байж л байдаг гэж боддог бол
та өөрийгөө өөрчлөх цаг иржээ. Хүн бүр хэн нэгний нандин хүн юм шүү. Шал угаагаад осож байгаа эмэгтэй хүүдээ хамгийн хөөрхөн сахиусан тэнгэр, харуул хийж байгаа ах охиндоо хамгийн супер баатар, каасан сууж байгаа залуу эсвэл охин аав ээжийн хамгийн нандин нь байдаг даа гэсэн байна. За, нэрээ нутлсан сонсогч. Сайн байна уу? MJL радио 88.3-ын нийт бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэж байна. Ажлын, амжилтын, бүтээлийн дэдийг хүсье. Эфирийн долгион бүртээ эрч хүч, эерэг энергийг түгээн сонсогч бүрийнхээ сэтгэлд хүрч яваа FM радиогийн хамт олон та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Та бүхний оюун ухаан, авьяас чадвар, чин сэтгэлийн хөдөлмөр олон мянган хүнд урам зориг өгч өдрийг нь гэрэлтэй, гэгээлэг болгож байдгийг мэдэх сайхан байдаг. Дуу хоолойгоор сэтгэл зүрхийг хөглөж, мэдээлэл, хөгжил, урам зоригийг түгээх их үлсэд тань улам их амжилт, бүтээлч эрч хүчийг хүсэн өрөөе. Долгион тань үргэлж тод, дуу хоолой тань хизээд сонсогцоор байх болтугай. Миний энэхүү нийтлэлийг уншиж ба сонсож байгаа бүх үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ өнөөдөр өөртөө ихтэй, урам зоригтой, эрч хүчээр дүүрэн байхыг хүсье. Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Өөрийн хүсэл мөрөөдөл зорилготой нэг алхам ойртож, өчигдрөөсөө илүү гэрэлтэй, илүү бүтээлч, илүү сайхан байхыг хичээгээрэй гэж хүсье. Уучлаарай, нэлээд урт болчлоо шүү. Олон хоног хичээж бас бодон битсэн юм аа. Алдаа мадагтай найруулга нь муухайч байж магадгүй, эн тэндээ орсон ч байж магадгүй гэж. Миний энэхүү хайрын түүхийг хүлээн авна уу? Анхны хайр. Хүн бүрийн сэтгэлд мартагдчихгүй уул мөр үлдээдэг цэвэр тунгалаг гэгээлэх дурсамж. Бидний хайр яг л хаврын анхны цэцгэс дэлгэрэх шиг, нарны туяанд гэрэлтэх шүүдрийн тусал шиг ариухан байлаа. Тэр үед амьдрал бүхэлдээ аз жаргал итгэл найдвараар дүүрэн санагддаг байж, хайр дурлалын түүх маань үлгэрийн мэт эхэлж байж билээ. Гэвч амьдрал үргэлж бидний хүснээр өрнөдгөө юм байна. Салалт гэдэг өвдөлттэй ч гэсэн бидэнд сургамж өгдөг зүйл. Хайр байлаа гэж заавал хамт байх ёстой гэсэн үг биш. Харин тэр хайр өөрөө биднийг хэрхэн өөрчилж, юунд хүргэсэн нь илүү чухал. Бидний зам салсан ч бидний хайрын дурсамж арилахгүй. Харин цаг хугацааны ирэхээр улмал үнцэнтэй болж амьдралын маань нэг тод өнгө болон үлдсэн. Өнөөдөр би тэр хүнийг хайрлсан хэвээрээ хүндэлж, амьдралын минь нэгэн сайхан түүхийг хамт бичлэлсэнд нь талархаж явдаг. Хамгийн чухал нь бидний хайраас үр хүүхдүүд маань төрж биднийг үрд холбоотой байлгах гүүр болсон. Хайр хизээж замхардгүй. Заримдаа хайр өөр хэлбэрт орж бидний зүрх сэтгэлд гэрэл болон үлддэг. Амьдрал дохиох хайр бүхэн биднийг өөрчилж, илүү хүчрхэг, илүү ухаалаг болгож байдаг. Хайр бол зөвхөн хамт байхын нэр биш. Харин хайрлж байсан тэр хүндээ сайныг хүсэх, хүндлэх, өөрийгөө олж таних, урд өмнөхөөсөө илүү их хайрлах сэтгэлтэй болох явдал юм гэж бичжээ. За баярлалаа. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 1-ний Мегмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүний нөөцийн өмсдөл санаа зовох хэрэггүй, хэмжиж үйл чадвал удирдах үйл чадна гэсэн уриатагаар Magic Consulting Audit, за мөн гэр бүлийн гишүүн бүрд гэсэн уриатагаар Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3